Монгол Улсын замын хөдөлгөөний 27 дугаар зүйл заасны дагуу эргээд цахилгаан мопед болон скутерээр замын хөдөлгөөнд оролцохдоо ундаг дугуйн зам эсвэл яван хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зочно гэж заасан байдаг. За ингэхдээ 10 км/цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэвч сүүлийн жилүүдэд Бартаат замын мотоциклийн нэг төрөл гэгддэг Сурооныг насанд хүрээгүй хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд орж байгаа нь зам тээврийн осол гарах, гэмтэж бэртэх гол шалтгаан болж байгаамаа. За тодорхойлбол сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй Суроон скутер мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. За харин 2024 онд улсын хэмжээнд Суроон скутер мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж 3 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Скутер Суроон зэрэгээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60% нь 10-аас 18 насны хүүхдүүд байгааг албаныхан хэлдэг. За уг тээврийн хэрэгслээс үүдэж гарсан ослыг харуул тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-ийг эзлэж байгааг гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээнээс харж байна. За Суроон нь Бартаат замын мотоциклийн нэг хувилбар гэдгийг дээр дурдсан. За энэхүү мотоциклийг техникийн үзүүлэлтийн хувьд хурдлах чадвар нь 80-аас 90 км/цаг, түүнээс дээш 110 км/цаг хүртэл хурдладаг гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. За 2 дугаар тээврийн хэрэгсэл яг цаг үетэйгээ уялдуулаад бас техник технологийн төвчлэр гарч ирээд байна л да. За ер нь бол хүүхд залуучдын өргөө ашиглаад байгаа бол энэ цахилгаан мотоцикл буюу за Суроон гэдэг бол зөвхөн нэг марк болоо явж байгаа. За ер нь бол 5 төрлийн марк Монгол улсад одоо ороод ирсэн байна. Red Star маш олон төрлүүдээр ингээд 5 төрлөөр ороод ирсэн байна. Тэгээ ер нь бол яг нэр томьёо орвол цахилгаан мотоциклийн төрөлд хамаарч байгаа. За манай эцэгчүүд маань хүүхдтэй цахилгаан мотоциклыг авч өгöd байна. За яг энэ MS 4598 2025 гэдэг стандарт тээврийн хэрэгслийн дэд ангиллын стандарт гарч ирсэн. За энэ нь L1-ээс L7 хүртэл дэд ангиллууд гарч ирсэн. За хүүхэд залуучдын өргөө ашиглаад байгаа Суроон маркийг түлхүү одоо өргөө ашиглаад байна. Энэ бол одоо нөгөө кросс мотоциклийн цахилгаан хувилбар буюу яг одоо цахилгаан мотоцикл. Энэ ундаг дугуй биш. Ундаг дугуй биш. За иймээс Сурооныг 18 наснд хүрсэн ангиллын жолоодох зэрэглэлийн А үнэмлэгтэй хүн жолоодно. За харин скутерийг техник үзүүлэлтээр нь мопедийн ангиллалд оруулсан бөгөөд 16 наснаас дээш насны хүүхдүүд унж замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм. Уг журам энэ 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байгаа. За түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо дараах дүрмийг заавал баримтлах ёстой. За саадыг дөөрөхөөс бусад тохиолдол зүүн гартлын инээр орохыг бол хориглож байгаа. Тэгэхээр яг энэ зам хөдөлгөөний дүрм заасны дагуу ундаг дугуйн зам баахгүй бол зурчих ёсны баруун өгөөрөө. За саадыг дөөрөхөөс бусад тохиолдол зүүн гартлын инээр орохыг хориглоно. Цахилгаан мопед скутерийн хувьд бол за биеийн хүчээр жиг явдаг ундаг дугуй мэдээж яриг бол биеийн хүчээр жиг явахаас гадна явгооны замаар явахдаа 10 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно. Бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад бий болгошлохгүй дөрвийн залтыг бол аль аль талаасаа хялтыг тавиад нөгөө үйлчлэг эрхэлж байгаа байгууллагууд маань хөгжүүлэх тал дээр анхаарал явах оролт төрүүлсэн байгаа. За түүнчлэн Сурооны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч 2 толтой, тоормстой, дохойны гэрэлтэй байх ёстой гэж журам заасан байгаа юм а. За хэрвээ 18 нас хүрээгүй хүүхэд Суроон унаж хөдөлгөөнд оролцвол зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Эцэг эхчүүд хүүхэдтэй энэ төрлийн тээврийн хэрэгслийг дугуй мэтээр төсөөлж авч өгч байгаа нь эрсдэлд дагуулж байгааг ойлгож Суроон бол дээд тал нь 110 км/цаг хурдладаг Бартаат замын мотоциклийн нэг төрөл гэдгийг санаж 18 нас хүрээгүй хүүхэдтэй авч өгөхгүй байхыг, унуулахгүй байхыг зөвлөж байна. Тэгэхээр яг энэ цахилгаан мотоциклийг та хүүхэдтэй унж хөдөлгөөнд оролцуулснаар за нэгт ангиллуу насан турш гүнд тээврийн жолоо шилжүүлсэн гэдгээр тухайн эцэг эсрэг хамгаалагчийг бол хариуцлагаар татж байгаа зүйл байгаа. За энэ дээр зөрчлийн тухайлаар арга хэмжээ тооцно. За гэмтэж хүрсэн тохиолдолд иргэн хариуцлагаар татах ийм зүйл байгаа. За нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-аас 5000 хүн 2 дугаар тээврийн хэрэгслийг ашиглаж байна гэсэн судалгаа байна. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дугаар тээврийн хэрэгслийн хэрэглээ ихссэн. Төгжрлээс шалтгаалan цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүйч 10 жилийн хүүхдүүдийн хувьд бие биенээ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэх, сүйтгэх цаашлаад амнаас эрүүл мэндээр хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм а. Таны хүүхэд 18 нас хүрээгүй бол Суроон авч өгөхгүй байх, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. За хэрвээ насанд хүрсэн иргэн та Суроон унаж замын хөдөлгөөнд оролцоход Монгол улсад бүрдэгдэж байгаа замын хөдөлгөөний дүрм журмыг чанд сахийг зөвлөж байна.